Монголд анх удаа адууны буудалд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхлээд 3-7 хоног болсон байна. За энэ хугацаанд 80 орчим адуу тус буудалд бууж гол төлөв 3-5 хоног байрлаад хөдөлдөг байна. Нэг хоног хонуулж хоол тэжээл харуул хамгаалтын үйлчилгээ үзүүлэхэд 30 мянган төгрөг байна. За адууны буудал зөвхөн хоноглуулахаас гадна өвчин эмгэгтэй эсгийг шинжилж сувилах үйлчилгээг малын эмч давхар үзүүлгээрээ давуу талтай байна. Үзэгчдээ НТV-гийн сурвалжлах баг адууны буудлаас та бүхэнд мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр малчид уяачдын тухайд бол адууга зүүн аймгаас баруун аймаг руу, баруун аймгаас зүүн аймаг руу тээвэрлэх шаардлага бол тогтмол үүсдэг. За ингэхдээ дунд нь хоноглохдоо адууга хаана байрлуулах вэ гэдэг нь бол асуудал болдог байсан байна. За харин Улаанбаатар хотод адууны буудал бий болсноороо адууг бол зориултын зүчээнд нь хоол тэжээл услахааг нь зориултын дагуу хийж харуул хамгаалтанд ор байрлуулах ийм боломжтой болсон байна. Сэрот 2022 оноос эхлэн шонхор халзан адуу үржүүлгийн газрыг ажиллуулж эхэлжээ. Үүнээс үндэслэн адуу хоноглуулах газрын хэрэгцээ шаардлагыг олж харж адууны буудлыг нэг санаагаа олсон байна. Бидний очиход тус буудалд хувийнх нь адуунаас гадна 12 адуу буусан байлаа. Олон хүмүүс сайшаалын үг хэлж байна. Өстой хэрэгцээтэй бий болгосон байна. Баярлалаа гэл хүмүүс хэлж байдаг. Мэдээллийг адууны буудал гэдэг нэг юу байгаа л да. Пэйж байгаа. Тэн дээрээс авч ийн. Тэгээд энэ морины группүүдээс авч ийн. Морины зүтгэлтэн тайлбарлагч ийм хүмүүсээс мэдээлэл авч ийн. Олоход ч амарх юм. Адууны буудал гэдэг зүчээтэй, дулаан зүчээтэй Монгол адуунууд бол ингээд сарвчтай. Тэгээд усунд нь бэлэн энэ сайхан байгуулсан шүү дээ. Тэгээд энэ гадаа хонжоонууд нь бол өдрийн 30 мянга гэдэг юм байна. Би бас нэлээд олон одоо энэ дан сарваанууд авчираад 10 гаруй сарваа авчирч чад. Энэ хоёр хурдаа зэрэг гэдгийг басаал 100 гэдэг хат хоёр азаргыныхаа төл сарваануудыг авчирч чад. Энд бас хүмүүст сонирхолтой байж байна. Сэротын өвөө нь зоотехникч мэрэгжилтэй Хөдөлмөрийн Баатар Дорж Самбуу гэж хүн байжээ. Өвөө нь анх Монгол улсаас анхудаа малчны хотноос Киргиз рүү амьд мал экспортлж байсан байна. Сэрот багаасаа малахуйтай ойр өссөн тул энэхүү санааг олж ээж нь дэмжиж адуунд өвс тэжээлийг нөхөх зэргээр бүх талаар тусалдаг байна. Ачиж яваад ирсэн адуунууд дандаа ядарсан, сулдсан, ханиалгсан, ачиж ирж байгаа жолооч нар нь чих ядарсан байдгийн байна. Ороод ирэхэд нэг халуун бүлээн уур амьсгалаар өгтөж адуу маланч сайхан дулаан байр савнд орж ирсэн жолооч нар нэг сайхан аяг халуун цай ундаатай байлгаж галтай өстэй байлгая л гэж л одоо хүүхдийн хардлыг хонгочийн да. Адууны буудлын үйлчлэгээ талаас бодсон юмнууд бол байгаа. Хүмүүсийн саналууд ч ирж байгаа. Одоо ийм саналууд одоогийн байдлаар бол ирсэн байна. Одоо өөрийн хазаар ногт имэйл хэрэгсэлтэй энд ингээ байрлуулад одоо ирж морь унжидаг байя, хүүхдүүдээ аваад ингээд очиж морь ундаг байя гэж. Морь унах тэгээд ер нь бол энэгээр нэг өдөр бас ингээд байгаад адуумлын чинь ингээд хараад агаар салхинд гарангаа ингээд явъя гэсэн тиймэрхүү саналууд ирж байгаа. Адууны буудал хоёр малын эмчтэй гэрээгээр ажиллаж буудалтаа буусан адуунд үндэслэг хийж шаардлагатай тусламжийг үзүүлдэг байна. Мөн буудалд буусан адууг эзэн нь өөрөө ирж авах боломжгүй тохиолдолд хүргэлтийн үйлчилгээг давхар үзүүлдэг гэлээ. Сэрот адууны буудлаа цаашид илүү өргөжүүлж мориунуулах үйлчилгээ, морины дагалдах хэрэгслийн худалдаа зэргийг нэмж илүү иж бүрэн болгохоор зорж байна.